Сайн өдрийн минь тэжээнд дагас үзүүлж байна. Өнөөдрийн бичлэгээр текст файлаас үг болон тэмдэгт хайж үзье. За бид нар одоо яг хэрэгтэй үгтэй текст болон тийм коднуудаас яг хэрэгтэй үгөө олох гэсэн чи яг нэг юм олон файл байгаад юм бол PowerShell-ийн ийм паттерн, select string паттерн ч юм уу эсвэл Linux дээр болохоор юм grep гэдэг команд ашиглаад бид нар хэрэгтэй файлаа хэрэгтэй үгээ хэрэгтэй файлаасаа олж болно гэсэн үг. За эхлээд шууд PowerShell дээр үзье. Би PowerShell дээр шууд Microsoft Store дотроос энэ терминал гэдэг татаад авсан байгаа. Энэ нь болохоор шууд CMD болон PowerShell аль нэрний нэгж ажиллана. Тийм үү. Арай нэг гоё интерфейстэй болцсон байгаа даа. Нэг иймэрхүү дүү. Миний ингээд тестээр хайх газар маань болохоор дэлгэсэн дээр байгаа. Би дэлгэц рүүгөө орчих. Файл олно гэсэн. Би та бадарсан шижээ дараа та бадарсан. За энэ дарангууд ингээд яг нөгөө нэг энэ өгмөн байгаа мөрмөнз гард ирж байгаа юм. Одоо тэгэнгүүт энэ яг аль файлн дээр байгааг бид нар харахын тулд хэрэг нэг өөр команд ашиглана гэсэн үг. Энэ давхар ингээд шууд энэ десктоп гэдэг хатснаас бүр доторх бүх файлаас нь хайж байгаа. Би одоо нөгөө зөвхөн нэг файлаас ажилласан бол одоо ерөөсөө бүх файлаас ингээд хайж байгаа гэсэн үг шүү. За ингээд гадарлаа жишээ нь. За инхтэргээ хайж үзье. За инхтэргэж 2 GG файлын 114 дэх мөрөн дээр байна гэж харагдаж байна. Инхтэр гэдэг ийм мөрөн дээрх код нь харагдаж байна. За дараа нь SharePoint файл гэдэг юм бас 114 дэх мөрөн дээрээс харагдаж байна. Инхтэр гэдэг үгнүүд. За тэгвэл одоо Linux дээр яаж хайх юм бэ гэж харцгаая. Linux дээр болохоор надад Linux үйлдвэрлэлийн систем байхгүй болохоор би шууд ремоутер нэг газар руу орцсон байгаа даа. За ингэ ремоутер би хандаа орчлоо нэг газар руу. Linux үйлдвэрлэлийн систем гэсэн үг. За Linux дээр болохоор олон файлаас хайна гэвэл ийм замаа загварчдаг шүү. Home import cities энэ гээд ийм файл дотор гээд нэг файлаар гэвэл шууд ийм 1381 гэдэг мэдээллийг энэ ID текстнээс хаяа гэж хайчих болно. За би энийг шууд үзчихье.
За энэ яаж ажиллаж байна вэ гэхээр import PTB гэдэг ийм үгийг мөхтэй мөрнүүдийг энэ файлууд дондоос хайж олж байна. За тэгвэл зөвхөн энэ main зэг file дотор эхний мөрөн дээр нь байна. Дараагийнх нь болохоор хоёр дахь мөрөн дээр гэх мэтэр ингээд энэ ихтэй мөрнийхөө энэ юм биш. 52 дахь мөрөн дээр байна, 97 дахь мөрөн дээр байна. 117 дахь мөрөн дээр байна. Гэх мэтэр бид нэр grep командыг ингэж Linux-ээр ашиглаж хэрэгтэй үгнүүдээ маш олон файл дондоос хайж олж болно гэсэн үг. Ер нь л код бичдэг хүмүүс л нэг голцоо ашигладаг юм да. За баярлалаа.